Болцсоё. За өдрийн мэнд хүргэе. Энэ үндсэн чиглэлээр болоод тогтоолын төсөл дээр дээд боловсролын тухай асуудал маань жоохон хаягдаад ах шиг санагдаад байна. Тогтоолын төслийн 37 дугаар хуудсанд 1-1-3-2 дээр дээд боловсрол дээр хөдөлмөрийн зах зээл дэрэлттэй болон тэргүүлэх чиглэлийн мэргэжлэр төгсчдийн нийлүүд нэмэгдүүлнэ гэсэн ийм л миний олж харснаар ганцхан заалт байгаа даа. Тэгээд энэ дээд боловсролын асуудлаа хэдүүлээ нэг анхаарахгүй бол болохгүй байна. Энд чинь нэг хэдэн багш нарын нуруунд дээр үлдсэн одоо ингээд 20-30 жил болчихлоо шүү дээ. Тэгээд бид болохоор одоо үндсэндээ дээд боловсрол эзэмшүүлэх, ихтэй боловсрол эзэмшүүлэхийн тулд хүүхдүүдээ гадаадад яваад сурчна л гэдэг нэг ийм л байдалтай байгаад байгаа. Уул нь бол зарчмын хувьд бид нэр энэ мэрэгжилтнээ улстай эх орондоо бэлдэх ёстой л доо. Энэ одоо системээ бас илүү хөгжүүлмээр, сайжруулмаар байна. Монголд байгаа ихтэй сургуулиудыг дэлхийн жишгт хүргэмээр байна. Өнгөрсөн жил билүү Монгол Улсын их сургууль маань 1500 орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлд ямар ажил хийх вэ? Нэгдүгürt. Тэгэд энийг одоо энэ үндсэн чиглэлээс ерөөсөө орхигдуулмааргүй байна. 5 жилийн энэ хөгжлийн үндсэн чиглэлээ. Ингээ орхигдоод байх юм бол энэ дээд боловсролын асуудал чинь бүр улам хэцүүдэх нэ. Ер нь бол манай ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа хүүхдүүд маань төгсөөд Монголынхоо ихтэй сургуулиудад ордог, өрсөлдөөд ордог, тэр нь нэр хүндтэй байдаг. Ийм л одоо жишг рүү бид нэр очимоор байна. Тэгээд энэ одоо дэндүү хол байна биднээс. Энэ л одоо алхмаар ойртмоор байна. Энэ чиглэлд юу хийх вэ? Нэгдүгээр зүйл. Хоёрдугаар зүйл шинжлэх ухааны асуудал. За шинжлэх ухаан дээр бол бас одоо бидний өсөж мөрөөддөг заалтууд оржээ. Жишээ нь энэ дотоодын нийт бүтээгдэхүүнд судалгаа хөгжлийн салбарын зардлын эзлэх хувийг одоо бол 0.15 байгаа. Энийг бид нэр зөндөө ярьсан. Манай иргэдэл гүшин өнтөр бол одоо зөндөө ярьсан. Дотоодын нийт бүтээгдэхүүний 0.15 гэдэг бол маш бага. Тэгээд дэлхийн жишг юм уу одоо олон улсын жишг рүү ойртуулъя 2% хүргье гэдэг юм байна. Тэгээд энэ дээр сайн талд нь бол 2% хүргэнэ гэд орчжээ. Тэгээд яг 2% хүрэхээр төсөв дээр энэ төр ямар ачаал ирэх юм. Энэ одоо бас заримдаа боломжтой боломжгүй гэж ярьдаг. Төсөв хүнд байгаа энэ үед уул нь болгоул сайн байна. Гэхдээ үнэхээр юм болгох одоо нөөц болцоо байгаа мó? Энэ чиглэлийн хэвлж өгсөн 69 төр талд байгаа шүү. За бас нэг зүйл байгаа. Яг энэ шинжлэх ухаантай холбоотой. Олон улсын хянан мангадлал бүхий мэрэгжлийн сэтгүүл хэвлүүлсэн өгүүллийн тоог нэмэгдүүлэх гэж байгаа. Тэгээ энэ дээр нэг 985 гэдэг нь миний ойлгож байгаагаар одоо байгаа тоо байх. Одоо ихтэй сургууль болоод шинжлэх ухааны академи зэрэг эрдэмчлэгээний байгууллагууд ажиллаж байгаа судлаачдын олон улсын одоо мэрэгжлийн хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлүүдэд хэвлүүлэгдсэн тоо болов уу гэж бодож байна. Энийг 1.1 За. Бомоч хэрэгшүү асуултаг үзье. 1985-ыг 1405-д хүргэнэ гэж байгаа юм аа. Тэгээ энэ дотор одоо манимитийн шинжлэх ухааны салбарт ажилладаг хүмүүсийн хэвлүүлсэн өгүүллийн тооч гэсэн орж байгаа баг. Тэгээ энэ хүмүүсийг маань эрдэмтэд судлаачдын маань яаж юугаар дэмжиж энэ хэвлэгж байгаа өгүүллийн тоог нь 985-аас 1405 болгох гэж байгаа юм болоо. Энэ дээр одоо яг бодиттой одоо төлөвлөсөн ажил энэ төр юм юу байдаг юм бол юу хийх гэж байгаа юм бол гэж судлаачд маань харж хүлээж байгаа болов. Энэ хоёр асуултан дээр хариулт авах гэсэн юм аа. За бомбоч хэрэгшний асуултанд хариулъя. За эхлээд Наранбаяр сайд дараагийн асуултан дээр бас бэлтгэж гараад За энэ дээд боловсролын асуудлаар ярьж байна. Ер нь бомбоч хэрэгшнтэй санал нэг байна. Юу гэхээр зэрэг үнэхээр энэ дотооддоо сураад дотоодын сургалт нь өөрөө сайн бүхэн одоо гадаад руу зорих нь бас тийм одоо бол тийм өндөр шаардлагатай үе бол биш гэж харж байгаа. Тэр энэ үүнтэй холбоотойгоор боловсролын зээлийн сан дээр 2 дээр нэмэх нь 2 хөтөлбөрийг бол тусгасан. 2 жил заавал одоо Монголдо сурсан байж гадаад явах. Ийм бас одоо шаардлагыг тавьж эхэлж байгаа. Түүний зэрэгцээ өнөөдөр МУИС бол 1500 дээр жагсан Times Higher Education-ээр тэрнийг бас энэ жил дахиад хадгалсан байлээ. Арай жоох урагшлуулсан байлээ. Анагаах ухааны их сургууль 1230 орчимд бас жагсаад хийж байгаа. Тэгэхээр бид үндсийнхээ энэ ихтэй сургуулиудыг 2-3 зүйлээр сайн дэмжих ёстой гэж харж байна. Нэгдүгээр тэр тогтмол зардлыг нь бол жил болгондоо тогтмол суулгаж тэрийг нь тогтмол өгч явах явдал. Ингээм бол эн чинь зөвхөн одоо оюутны төлбөр дээр амьдардаг ийм ихтэй сургуулиуд биш. Төрөөс бас санхүүжилтээ авч
суур судалгаараа бас боломжтой хэмжээгээр санхүүжилтээ хийдэг ийм зүйл. Хоёрдугаарт ихтэй сургуулийн өөрсдийнх нь бие даасан байдлыг л бол одоо илүү сайн хангах хэрэгтэй. Энэ чиглэлээр удирдах зөвлөөр нь дамжиж бүх томилгоогоо хийж ийн. Хуулийн тэгээ гарцсан улс төрчдийн одоо ямар нэгэн зохисгүй оролцоог бол хаах бодлогыг бас хуулийнхаа хүрээнд боловсролын яам бас хэрэгжүүлж явж байгаа гэдгийг хэлье. За 3 дугаарт нь бид энэ ер нь бол ихтэй сургуульд бас чадварлаг сайн ийм профессоруудыг урьж ажиллахад дэмжлэг үзүүлээ. Боловсролын зээлийн сан энэ чиглэл рүү бас боломжийг нь ашигладаг болъё гэсэн саналууд гарч байгааг дэмжиж байгаа. Мөн одоо англи хэлээр зарим нэг хичээлүүдийг тодорхой одоо яг энэ шинжилгээ ухааны чиглэлийн зарим нэг хичээлүүдийг англи хэлээр шууд одоо үзэх боломжийг хангах мэдээ сонголттойгоор ийм бас боломжийг бий болгох нь зүйтэй гэж харж байна. Ингээд бас ихтэй сургуулийн багш нарын олон улсад бүртгэлтэй ийм сэтгүүлүүдэд өгүүл гаргахыг бол дэмжиж бид бас энэ доктор хамгаалах зөвлөлийг бол улс орон даяар нэг одоо юугаар бүрдүүлж тэндээсээ одоо тухайн сургуулиуд өөрсдийнх нь чиглэлээр доктор хамгаалах зөвлөлөө сонгох юм боломжийг олгож эхэлсэн. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэ дээр тавигдж байгаа юм нь олон улсын сэтгүүл дээр одоо өгүүлээ хэвлүүлсэн байх ийм гол шаардлагыг бас тавьж эхэлж байгаа. 3 жилд нь сольж эхэлж байгаа. Хэрвээ тийм өгүүлэл гаргаагүй бол одоо тэндээсээ бас хасагдах ийм бас боломжтойгоор зохицуулж эхэлж байгаа. Ийм маягаар одоо судалгааны их сургууль болж хөгжөхөд нь бол дэмжлэг үзүүлэх ёстой гэж харж байгаа. Баярлалаа. За, хоёр дахь асуулт. За, хоёр дахь асуудал дээр за. Ажлын хэсэг тийшээ сууж. За 5 номер дээр очиод асуултанд хариулаарай. Албан тушаал уг нэрээ хэлээрэй. За сая нэмэлтээр бас орж ирсэн хүмүүсийг та бүхэн танилцуулъя. Тэргүүн шатар сайд бүргүүд эдийн засгийн хөгжлийн сайдын зөвлөх Булгаагийн Ганбат орж ирсэн байна. Эдийн засгийн хөгжлийн яамны нэгдсэн бодлого төлөлтийн газрын нөхцөлтэй хөгжлийн нийгмийн бодлого элцсийн дарга албан үүргийн төр орлон гүйцэтгэгч Хүрв дөржийн Чандман. За мөн тус яамны хөгжлийн төсөл хөрөнгө оруулалтын удирдлагын элцсийн даргын үүргийн албан үүргийн төр орлон гүйцэтгэгч Бачаргалын төгөлдөр. За тус яамны ногоон санхүүжилтийн бодлогын элцсийн дарга албан үүргийн төр орлон гүйцэтгэгч Батшихын мөнх эрдэнэ гэсэн үг байна. За 5 номер асуултанд хариулъя. За сайн байцгаана уу. Эдийн засгийн хөгжлийн сайдын зөвлөх Ганбат байна. Бом учир гишүүний шинжилгээ ухаантай холбоотой асуултанд хариулъя. За нэгдүгээр шинжилгээ ухааны технологийн салбарт өнөөдөр засуулж байгаа санхүүжилт хөрөнгө оруулалт нийлээд 0.2% хүрэхгүй байгаа. За үүнийг бол 2% хүргэнэ гэсэн байгаа. Энэнийг ямар арга замаар хүргэх вэ гэхээр нэгдүгээр энэ зөвхөн улсын төсвийнх биш. За хувийн хэвшил, за бусад төсвийн ерөнхийлөн захирагчнаар, за аймаг орон нутаг, за гадаадтай хамтарсан төслийн санхүүжилтийг энд бол бид нэр оруулж байгаа. Өнөөдөр бид нар энийг тооцож ерөөсөж чадахгүй байгаа. Хамтарсан судалгаа, их сургуулиуд хүрээлэнгүүд дээр хэрэгжүүлж байгаа төслийн хувийн хэвшил болон аж үйлдвэр гадаадтай хамтарсан санхүүжилт хөрөнгө оруулалтыг тооцож чадахгүй байгаа. Энийг оруулаад тооцох юм бол өнөөдөр бид нэр үзэж байгаа 0.5-аас 0.7% бол байгаа. Тэгэхээр энийг бол өсгөх бололцоо байна гэж харж байгаа. За хоёрдугаарт болохоор ер нь бол эрдэм шинжилгээний байгууллага энэ их сургуулиуд дээр хийгдэж байгаа судалгааны ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэнд оруулах, оюуны өмчийг ашиглах талаар бол ахиц гаргая гэж байгаа. Маш их хэмжээний оюуны өмч патентууд бол бүртгэгдсэн байна. Гэвч ашиглагдаж байгаа лицензийн гэрээгээр болон бусад хэлбэрээр ашиглаж байгаа юу бол маш хангалттай байгаа. Тэгэхээр шинжилгээ ухааны ажлын дараагийн шат буюу энэ мэдлэгийг дамжуулах, ашиглах тал дээр болохоор тодорхой ажлууд хийн гэж үзэж байгаа. Энэ дээр бол ялангуяа судалгаа хөгжүүлэлтийн ажилд оруулж байгаа хөрөнгө оруулалт, хамтарсан судалгааны санхүүжилт, за оруулж ирсэн тоног төхөөрөмж, лабораторийн тоног төхөөрөмж ийм урвалжийг бол бид нар бол хөнгөлөх чөлөөлөх талаар бол зарим хуулиуд байна. Инновацийн хуулийг дагалдаж гарсан 6 татвартай холбоотой хуулийн хэрэгжилт дээрээс байхгүй байгаа. Энийг бол амь оруулж хэрэгжүүлье гэж байгаа. За өгүүлэл пабликейшнтэй холбоотой дээр тоон дээр болохоор юу гэж үзсэн бэ гэхээр ерөнхийдөө Web of Science болон бусад Scopus-ын бүртгэлтэй impact factor өндөртэй сэтгүүлүүдийг бол бид нар авч үзэж байгаа.
За манай үндэсний бол тийм чанартай импакт фактор өндөртэй сэтгүүлүүд бол цөөхөн байгаа. Энийг бол бий болгоно гэж үзэж байна. За зэрэгцүүлээд эрдэм шинжилгээ судалгааны ажлын санхүүжилт хөрөнгө оруулалт, лабораторийн нөхцөлийг сайжруулах ажил бол хийгдээ явж байгаа. Нэгдсэн лабораторийн барилга дээр бол энэ жил 40 гаруй тэрбум төгрөг, өнгөрсөн жилүүд 2 жилд бол нэг 60 хэдэн тэрбум төгрөг тавигдсан байгаа. За ингээд лабораторийн орчин дэд өгтөд сайжраад ирэхээр бол судлаачдаас судалгааны ажлын үр дүн, чанартай үр дүнгууд гарнаа гэж үзэж байгаа. За баярлалаа. За Бөмбөчрөх шүү. Асуултаа тодруулъя. Наранбаяр сайдаас тодруулах гэсэн нэгэнтээ дээд боловсрол их сургуулиудын тухай асуул ярьж байгаа учраас одоо ерөнхий хуулиар боловсролын ерөнхий хуулийн дээр энэ судалгааны их сургуулийн тухай хуулийг засгийн газар оруулж ирнэ гэсэн юм заалт байгаа. Энэ хуулиа хизээ оруулж ирэх вэ? Юу болж байгаа вэ? Одоо энэ хууль ер нь ямар шүү хууль орж би бол өмнөх засгийн газрын үед өргөн барьсан хуулийн төслийг үзсэн. Тэр агуулга нь бол энэ төрийн өмчийн их сургуулиудыг нэгтгэх нөгөө үзэл санаа явж исэн. Хэрвээ одоо та бодвол хуулийн төсөл оруулж ирэх болов уу гэж бодож байна. Хизээ оруулж ирэх үү нэгд хоёртоо энэ нэгтгэх үзэл санаа үргэлжлээд байх уу? Эсвэл энээсээ ухархан зүйтэй гэж үзэж гин үү? Энэ асуултанд хариулаад өгөөрэй. Баярлалаа. За асуултанд хариулъя. Наранбаяр сайд. За баярлалаа. Тэгэхээр энэ судалгааны их сургуулийн энд юу бол их хурлаар хилцүүлэх асуудал руу бол орцсон байгаа. За энэ дээр хуулийн төслийг одоо дахин шинжилж одоо янзлах энэ ажил нь бол явагдаж байгаа гэж ойлгож байгаа. Ер нь бол цаашдаа их сургуулиудыг зөвхөн одоо механикаар нийлүүлээд байх нь бас энэ бол тийм бас оновчтой арга хэмжээ биш вэ гэдгийг нь бол харагдаад байгаа. Амьдрал дээр ч гэсэн тийм төрийн өмчийн сургуулиуд хоорондоо бас өрсөлдөх хэрэгтэй. Мөн одоо нөгөө талдаа ижил мэрэгжлэр одоо ижил одоо сургалтуудыг бас хит их явуулах нь жишээлбэл байгалийн ухаанаар илүү одоо мэрэгжиж явдаг их сургууль нийгмийн ухаанаар хэтэрхий их хүч хаяж тэндээ эсэлтийг их авах юм бол сургалт өөрөө бас гомжигдтыг нь харагдаж байна тийм ээ. Тэгэхээр ийм маягийн зүйлүүд байгаа учраас судалгааны их сургууль руу зорьсон хуулийн төслийг бол барихтаа олон нийтийн санал бодол ялангуяа мэрэгжлийнхний дуу хоолойг сайн сонсож нийлүүлж ингэж оруулж ирэх юм бодлого барина. Баярлалаа. Бөмбөчрөх шүү болсон уу те? За